За энэ өргөн барьсан хуулийн төслийг бол дэмжиж байгаа. За нэгдүгээрт эдийн засгийн хөгжлийн яам энэ эдийн засгийн бодлогыг, төлөвлөлтийн бодлогыг, хөгжлийн бодлогыг түүчилж, ер нь манлайлж, удирдах, чиглүүлж, зөвлүүлж ажиллах чиглэлээр ер нь ямар ажил төлөвлөж байгаа вэ? Өөрөөр хэлбэл ингээд сангийн яам мэдээд байна гэдэг ингээд юм шүүмжил гараад байдаг. Яг бод байдал дээр бол энэ хөгжлийн төлөвлөгөө, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг энэ зүйлүүд дээр манай эдийн засгийн хөгжлийн яам бусад бүх яамдыг нэгтгэж уялдуулж ажиллахаас гадна хамгийн чухал нь анзаарагдсан зүйл бол энэ бодлогын төлөвлөгөө дунд богино урт хугацааны энэ бодлогуудыг маш сайн эхлээд яг энэ зүгт бид нар ер нь явах гээд байгаамаа. Яг ийм зорилгод хүрэх гээд байгаамаа гэдгийг оновчтой тодорхойлоод тэрний дараа салбар яамд болон орон нутгаас энд чиглүүлж энэ малгай энэ зүг чиглүүлж төлөвлөгөө та нар боловсруулж ирүүлээ гэхгүй бол за энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан байдлаас харахад эхлээд доороос дээш гэдгээрээ эхлээд доороос баахан санал аваад салбар болон орон нутгаас тэгээд тэр нь ийм нэг яг нэгдсэн нэг ийм замбраатай эмх зэгцтэй ийм бодлогод ерөөсөөр орж чадахгүй байгаа ийм зүйл ажиглагдсан. Тийм учраас цаашдаа энэ зүйлийг анхаараач. Тэгээд дээр нь энэ ирэх 2025-аас 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг засгийн газраас энэ 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор өргөн мэдүүлж батлуулах ийм хуулийн зохицуулалттай байгаа. Тэгээ энэ бас өргөн мэдүүлээгүй байгаа. Тэгээ энэ хуулийн хугацаа ингээд зөрчигдөг хэрэгсэлтэй байгаа шүү. 6 сарын 28 хүртэл бол хэдхэн хоног үлдсэн байна. Энийг хөгжлийн бодлогын төлөвлөгөөний удирдлагын тухай хуулиар за энийг яаралтай өргөн мэдүүлэх ийм шаардлагатай байгаа шүү гэдгийг бас хэлье. За дээр нь энэ бүсчилсэн бодлогын асуудлыг ер нь яг яаж хариуцаж ажиллах вэ? Энэ дээр яамд болон орон нутгийн хоорондын уялдаа холбоог яаж зохион байгуул зохицуулж ажиллах вэ? Энэ бүсчилсэн бодлого маань нэг тийм тунхагийн шинжтэй болох гээд байна. Бүсчилсэн улс төрийн сонгуул явсан. Гэтэл яг энийг дэмжих ийм санхүүгийн механизм, зохион байгуулалтын механизм энэ зүйлүүд байхгүй гээд байна. Тэгэхээр үнцүүд өөрчлөлт оруулж аймаг нийслэл орон нутгийг өөрчлөнө гэдэг бол хүндрэлтэй, энэ баг боломжгүй. Тэгэхээр энийг хүлээхгүйгээр эсвэл энэнд нэг тийм шалтгаан тавихгүйгээр энэ лүү чиглэсэн нэг том бодлогыг аль салбарт хэрэгжүүлж явах вэ гэдгийг их тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Энэ дээр тодорхой санал хэлээд хариулт өгөөч. Дэд үтсийн бодлого болон өөрийнхөө санхүүжүүлэх бодлого гэдэг. Тэгэхгүй сая Говь Алтан их хурлын Говьтойгоо сонгосон Амгалмаатар гишүүнтэй чонтой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан. Энэ зүүн бүсэд жишээлбэл тохирохгүй байгаа. Тэгэхээр ингээд бид нар чинь ийм говь хангаа тал хээр хосолсон өргөн удам нутагта өмнө Солонгосоос 20-30 дахин том нутагта нэг аймаг улсаас том. Тэгээ энд ялгууртай ийм бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ ингээд нэг бүсчилсэн хөгжлийн бодлого нэг цаасан дээр тунхаг болж үлдэх гээд санаа зовоод байна. Бид нар бүсээ сонгогдсон их хурлын гишүүн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэгээ сонгогдсон. Гэтэл энэ дээр том манлал үзүүлэхгүй ерөөсөй болохгүй болоод байгаамаа. За энийг ямар бодлого барих вэ гэдгийг асууж байна. За дээр нь энэ хөрөн мөнгө төвлөрүүлдэг болон хөрөн мөнгө зарцуулдаг гэсэн л нэг юм хоёр чиглэлд зохион байгуулалтын хувьд бол ангилаад тэгээд энэ шадар сайд нар энэ хөрөнгө мөнгөө төвлөрүүлдэг нэг хэсгээ салбар яамтай хариуцаад нэг хэсэг нь зарцуулдгийг хариуцаад ингээд явах. Жишээлбэл нөхөн сэргээгддэггүй уул уурхаан баялагаас орох орлогыг нөхөн сэргээгддэг хөдөөжин салбарт яаж зарцуулах юм? Энэ яаж уялдаа холбоотой явах юм гэдэг. Энэ уялдаа холбоонуудыг сайн зохицуулж хүнээс хамаарахгүйгээр ямар нэгэн сайд даргаас хамаарахгүйгээр энэ санхүүжил зохион байгуулалтын механизмыг оновчтой болгож өгөхгүй бол урдны жишгээрээ явбал энэ бол тийм. За өнөөдөр бас чуулган өдөр 14 цагаас зарласан байж байгаад байнгын ороо тарахгүй жоохон удаашрсан 16 цагт эхэлсэн. Тэгэхээр өнөө тавьсан зорилгоо хангаад 3 асуудлаа хэлцэж дуустал өнөөдөр сонгоод хуралдахын зүйтэй болов гэсэн бодолтой байна. Энэ 7 хоногт бас хэд хэдэн чухал асуудлаа хэлцээд ер нь хаврын чуулган завсарлах төгч байхтай холбогдуулаад эцэслэн шийдвэрлэх хуулийн төслүүдэд шийдэх зүйтэй болов гэсэн юм байр суурьтай байна. Тэгэхээр сонгож хуралдахыг дэмжиж гин өгшөөд. За тэгвэл өнөөдөр зорьсон 3 асуудлаа хэлцээд дуустал чуулганы хуралдааныг үргэлжлүүллээ. За ерөнхий сайд хариулт өгье. За ер нь захин бодлооны талаар гүйцэтгэх ажиллахад энд нэг зохис бодлого байгаа нь судалгаа хийгдсэн байлээ. Тэрний дараа танилцуулъя да тавьж байгаа учраас. Эдийн засгийн хөгжлийн хамтаа асуудлыг тэргүүн шадар сайд, эдийн засгийн хөгжлийн сайд
учрал хариулна. Ер нь энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг татвар, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулж орон нутагт эрх мэд бүсэд эрх мэдлийг шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхгүй бол өнөөдрийнх шиг Улаанбаатартаа хөрөнгө оруулалт мөнгө хаваалах юм бол бүсчилсэн хөгжлийн бодлого эзэж хэрэгжихгүй. Ийм учраас энэ бол ийм зохиц эдийн засгийн бодлого хэлбэрээр хэрэгжих ёстой. Энэ талаар Бадамсүрэн гишүүн ч гэсэн Дорнод аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа тодорхой саналууд амнаад хөрөнгө оруулалтаас эхлээд олон асуудлууд ярьдаг. Энэ бол одоо нөгөө бүсчилсэн хөгжлийн бодлогын зохиц бодлогын зөвхөн нэг хэсэг нь. За энэ талаар одоо баримталж байгаа бодлогын талаар эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүн шатасаад учрал хариулна. За. Учрал сайд. За учрал сайдын микрофоныг өгье. За учрал сайдын микрофоныг өгье. Эрдэнэд орсон уу? За төхөөрөмжөнд төр саатал гарсан юм байна. Төр хүлээж. За энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар энэ эдийн засгийн хөгжлийн ямар одоо асуудлыг хариуцах вэ гэдгийг бол их тодорхой хуульчилсан байдаг. Бид бол ер нь өнгөрсөн хугацаанд төлөвлөлтийн араас явж чаддгүй. Төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрснээс болоод жишээ нь одоо зарим төсөл хөтөлбөрүүд гэхэд 5 сарын 30-наас 1-ээс наан одоо хэрэгжиж эхэлдэггүйгээс болоо ингээд төсөв өсөв татагддаг асуудал үүсдэг. Дээрээс нь нийгэм эдийн засгийн үнэлгээ, за бусад төрлийн үнэлгээнүүд хийгдээгүй төсөл хөтөлбөрүүд энэ төсөвт суудаг. За энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг салбарын яамдууд авч хийдэг. Энэ ажлуудаас болоод ер нь бол дандаа одоо энэ төлөвлөгөөнд тусгацсан ажлууд бол орхигддог. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол өөрөө энэ урт хугацааны бодлого, дээрээс нь Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймаг орон нутаг дахь засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт уялдж байгаа хэсгийг нь хамааруулж авч үзье. За гүйцэж хариулъя. Учрал сайд. Түүнийг нь уялдуулад жилийн төлөвлөгөөг их хурлаар оруулж батлуулдаг. Ингээд жилийн төлөвлөгөөнд За учрал сайдын микрофон яагаад гацаад байна уу? Мас гараад байна уу? тэгээ энэ жилийн төлөвлөгөөнд тусгацсан ажлуудыг эх оныхын төсөвт суулгаад явдаг. Тэгээ сая одоо гишүүд асуудаг байгаа бүсчилсэн хөгжлийн форумын үеэр аймаг орон нутагт тулгараад байгаа асуудлыг шууд газар дээр нь бүсийн хэмжээ шийдэг гэхээр нөгөө ажлууд нь жилийн төлөвлөгөөнд тусаагүй байдаг. Ингээд жилийн төлөвлөгөөнд тусгадаагүй ажлыг санхүүжүүлэх гэхээр ингээ хууль зөрчинө. Тийм учраас өнөөдөр эдийн засгийн хөгжлийн яам бол төлөвлөөд, төсөвлөөд, хянаад эргээд мониторинг хийдэг зөв зарчим руугаа шилжиж гэдэг утгаараа энэ хяналт мониторингийн буюу DME гэдэг энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тусцсан байгаа чиг үүргийг хэрэгжүүлэх яг энэ циклээр ажиллаж эхлэхийн тулд 4 жилийн хөтөлбөрөөр үнэлдэг, мониторинг хийдэг, тэгээд их хурл дээр байнгын орон дээр тогтмол тайлгнадаг хуулиараа. Ингээд явах юм бол цаашдаа өөрөө Монгол улс шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлоготой дээрээс нь урт хугацааны бодлого руугаа чиглэсэн алсын хараатай байна. Тэрээс биш салбарын яамдууд ч гэдэг юм уу бүсийн хөгжлийн хүрээнд ч гэдэг юм уу шин санаачлаг гаргаад ингээд яваад байх нь бол зохимжгүй учраас бид нэр энэ мониторингийг эдийн засгийн хөгжлийн яам өөрөө нөгөө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлж явах хүрээндээ бол энэ мониторингийн эрх үүргийг хөгжлийн яамд энэ одоо засгийн газрын бүс сүрэлтгүүний хуулиар ерөнхий сайд бас оруулж зөв механизм руу бас чиглүүлж байна л гэж ингэж бодож байна. Тэгэхээр эх жил бол бид бол төрийн байгуулалтын байнгын орон дээр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг бол жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг бол эдийн засгийн хөгжлийн сайдад танилцуулж түүнийг хамгаална. Өнгөрсөн
одоо 2 сарын өмнө бол төрийн байгууллага дээр ороод ирэхэд аль сайд нь хариуцах нь одоо тодорхойгүй яваад байна. Тэгэхээр ерөөсөө энэ засгийн газрын энүүдийн бүц бүрэлдэхүүн бол давхарцсан чиглэл үүргүүдийг оновчлоод яг асуудлыг тухайн сайд толгоогоор хариуцах ийм болцоогоор л одоо бүрдүүлж өгж байгаагаар онцлогтой. За Бадамсрын гишүүн тодруулж сууя. Гол тулгамдаад байгаа асуудал нь учир сайдаа нөгөө энэ салбарын стратеги гэж баталгааг энэ хөгжлийн бодлого түүний өдрөлийн тухай хууль батлагдсанаар ингээд одоо зогсооцсон юм билээ. Тэгэхээр жишээлбэл уул уурхайн салбар гэхэд салбарын стратегийн бодлого байхгүй. Жишээлбэл одоо чухал ашигт малтмал гэж юуг үзхий, нүүрснээс бусад одоо ямар ашигт малтмалыг эргэлтэнд оруулахын гэдэг бодлого байхгүй. Тийм явж байгаа байхгүй юу? Тэгээ шалтгаан нь яагаад байхгүй байгаа юм гэхээр хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар бүгдийг зохицуулдаг болсоо. Салбарын бодлого гэж байхгүй, нэгдсэн бодлогоор явна гэсэн. Гэтэл хөгжлийн бодлого төлөвлөлт жилийн хөгжлийн төлөвлөгөө бол боловсруулалт нь одоо өнгөрсөн он одоо сайдыг ажлын өгсөн юм яриад хаж байгаа онцгүй байна. Гэхдээ улс орны ажлын төлөө хэлэхэд бол энэ үнэхээр ийм хангалтгүй ямар ч стратегийн бичиг баримт орж ирсэн байгаа учраас энийг дагаад төсвөн жигсэн тийм нэг санаандгүй гинтийн байдалтай болчиход болохгүй байгаа маа. Нэг хоёрт нь энэ орон нутгийг бий даалгахгүй бол насан турсан хүмүүстэй одоо итгэл өгөхгүй байгаа юм шиг ийм болчиход байна. Тэгээд энийг одоо онцгой анхаарч өгөөч. За учрал сайд хариулт өгье. За хөгжил бороо ороод биш. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар төлөвлөлтийг дээрээс нь доош, доороос нь дээш чиглэх тэнцвэрийг хангах суурь зарчмыг одоо хангуулна гэдгийг хуульчилж өгсөн. Энэ хүрээндээ бол энэ жилийн төлөвлөгөө боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг нэгтгээд уялдуулаад жилийн төлөвлөгөөгөө их хурлаар батлуулдаг. Яагаад энэ хоорондоо уялдахгүй байна вэ гэхээр аймаг орон нутгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тэр жилийн төлөвлөгөөндөө нийцэх хэсгээр хөгжлийн яам өөрөө бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй. Энэ бол өөрөө нөгөө хяналтын функц өөрөө хэрэг эхлэхтэр за хамтарсан засгийн газрын үед бол бүр үндэсний хороотой. Тэр хэн хариуцаад байгаа нь ингээ үл мэлэгдэх яваадсан учраас хөгжлийн бодлогын бүх баримт бичиг тэр 5 жилийн үндсэн чиглэлээ хөгжлийн яам нь боловсруулсан бол өөрөө хянаа яваа гэвэл үүрэг хариуцлага нь оновчтой болоод ирэхээр засаг даргын тэр үйл ажиллагааны хөтөлбөрийг ч уялдуулах болцоо бий болно. Тэгвэл одоо бол жишээ нь жилийн төлөвлөгөө боловсруулахад яамдууд ингээ саналаа нэгтгэх өгчт юм байна. Тэгэнгүүтээ засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгадаг саналаа өгчт юм байна. Ингээ бүгдийг нэгтгээд жилийн төлөвлөгөөгөө оруулаад ирдэг. Тэгээ зарим ажлууд нь ингээд хоорондоо уялддаггүй. Тэгээ ерөөсөө нөгөө үнэлгээнүүдийг нь хийж чадахгүйгээсээ болоод төлөвлөлтгүй баахан ажлууд суулгачдаг. Тэгээ ингээд татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдах ийм одоо буруу хандлага руу бол ороод байгаа учраас бүх асуудал бол өөрөө төлөвлөлт рүү явна. Төлөвлөлт рүү явна. Тэгээ төлөвлөсөн бол өөрөө хяндаг болно. Хянагч байгаа тэр чиг үүрэг нь байгаа болохоор төлөвлөж байгаа газар бол ямар нэгэн одоо тийм үнэлгээ нь хийгдээгүй, эсвэл техник эдийн засгийн үндэслэл нь хийгдээгүй, одоо нийгмийн эдийн засгийн үр өгөөжгүй төсөл хөтөлбөрүүдийг энэ төлөвлөлтөнд тусгаад яваад байхыг бол илүүд үзэхгүй шүү дээ. Тийм учраас энийг ингээд хасаад явах хандлага руугаа явна. Тэгэхээр одоо бид бол одоо засгийн газар дээр тэр нэг үнэлгээгээд төслүүдийг үнэлдэг систем байсан. Тэр системээ бол одоо амьлуулад явна. Хамтарсан засгийн газрын үед бол тухайн үед засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрийг эдийн засгийн одоо хөгжлийн яамтай бол бид бол хамтарч боловсруулж ирсэн. Тэр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр бол их хурлаар батлагдсан хөтөлбөр. Жилийн төлөвлөгөө бол ганц төмөр сайд сүүлд оруулж ирээд их хурлаар баталсан. Тэгэхээр энэ жилийн төлөвлөгөөг л хэрэгжүүлнэ. Хэрэгжилт рүү анхаарах ёстой болохоос биш энэ сонгуулийн дараа бүрдсэн засгийн газар биш. Тийм учраас хамтарсан засгийн газрын ололт амжилтаа илүү баттгаад төрийн ойл санамж байгаа бол залгам чанараа хадгалаад харин алдаага заасна. Ерөнхий сайдын хувьд бол энэ эдийн засгийн сорилттой үед бол нэгэнт хэмэлт хийя, чиг үүргийн оновчлогоо одоо шинжилгээнүүдийг хийя гэж зорж байгаа учраас энэ манлайллыг бол манай одоо яамдууд бүгдээрээ дэмжиж одоо газар хэлц тэр дарга зэрэгний тоог бол буулгах энэ асуудал. За цэнцэрэнгийн мөнгө туяа гişэ асуулт асууя.